1993 оны 1-р сарын 20-ны өдөр Оросын албаны улс болон Монгол улсын хооронд найрамдал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар уламжлалт найрсаг харилцаа шинэ түвшинд гарсан юм а. Энэхүү түүхэн 25 жилийн ой өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиолоо. Энэхүү тэмдэглэлт үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын боловсролын салбар дахь судалгааны анхны их сургууль болох Монгол улсын эрдмийн их сургууль мэдээлжүүлэлт, мэдээллийн системүүдийн интеграчлалт, мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын салбарт Оросын албаны улс төдийгүй олон улсад тэргүүлэгч байр суурь эзэлдэг Оросын албаны улсын хувь нийлүүлсэн Центр информ нийгэмлэг Борис Николаевич Ельцины нэрэмжит ерөнхийлөгчийн номын сангийн санаачлагаар Улаанбаатар хотноо Монгол улсын эрдмийн их сургууль дээр 2 томоохон үйл ажиллагааг зохион байгууллаа. Дэлхийн оюуны эртний төвүүдийн нэг болох Санкт-Петербург хотын фото зурагчдын гэрэл зургийн хаснаа буулгасан 18 дугаар зууны Монгол орны түүх бодит байдал Оросын албаны улсын Санкт-Петербург хотын тухай фото зургийн үзэглэн тус сургууль дээр нээсэн юм а. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Дэлхийн оюуны эртний төвүүдийн нэг болох Санкт-Петербург хотын тухай болон тус хотын фото зурагчдын 18 дугаар зууны Монгол орны түүхэн бодит байдлыг буулгасан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байгаа нь хоёр орны найрамдал Монгол судлалын эрдэм шинжилгээний ажлын ихээхэн ач холбогдолтой үн цэнтэй баримт болж байгаа юм а. Энэхүү одоо сайхан гэрээ байгуулсны энэ түүхэд өдөр Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн номын сан гэдэг хүндрэлтний асар их оюуны сан өв хадгалагдж байгаа. Тэр одоо үнэт фондод бид нэр Монгол улсад өөрөлд гадаадын хамгийн анхны өөрийнх нь байгууллагад энэ эрхийг өгөөд цахимаар бид нар хандаж тэр фондыг ашиглах ийм том эрхийг одоо олгож байгаа юм аа. Ер нь Монгол Оросын хамтын ажиллагааны асуудал бол удаан жил явж ирсэн. За энэний одоо шинэ үеийн залуучуудад ер нь Орос судлал, Оросын талаарх ойлголтууд, за түүнчлэн Монгол Оросын хамтын ажиллагааны асуудлаар түүхийн баримт бичиг, за түүнчлэн дэлхийн шинжлэх ухааны технологийн дэвшилтийн юмнуудыг одоо залуу үед ойлгуулах, эрдэмтэн мэргэдийг бэлтгэх ийм асуудал дээр бол чухал ажил өгдөлтэй гэж үзэж байгаа маа. Түүнчлэн Борис Николаевич Ельцины нэрэмжит ерөнхийлөгчийн номын сангийн мэдээлэл мэдлэгийн нөөцөд зайнаас хандах цахим уншлагын танхимыг Монгол улсын эрдмийн сургуулийг түшиглэн байгууллаа. За энэхүү ажиллагаа нь Орос-Монгол судлалд ач холбогдолтой үн цэнтэй баримт болж байгаа төдийгүй хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж байна. Цаашид Оросын албаны улсын соёл шинжлэх ухааны ариун баялаг бодит сан хөмөргөөс Монголын залуу их хүртэх боломжийг олгож байгаа юм. Монгол улсын эрдмийн сургууль шинжлэх ухааны олон салбарын зааг дээрх сургалт судалгааны ажлыг гадаадын сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, зохион бүтээлт, инновац, зураг төсөл, туршилт, үйлдвэрлэлийн ижил төстэй байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байгаагийн нэг тод жишээ энэ болж байна. Захирал энэ одоо үйл ажиллагаанд оролцохоор хүрсээр байна.